За сайн байцгаана уу та бүхэн яг одоо 89.7 радиогаар бас одоо YouTube-ээр ч юм уу сошиал сувгаар бидний яриаг сонсож байгаа. Тэгээд энэ удаагийн зочноор Улаанбаатар сонгодог эмнэлгийн дурангийн тасгийн эрхлэгч Баясгалан мөн Улаанбаатар сонгодог эмнэлгийн цэжний үндийн мэд заслын эмч Хашчуулан гэдэг хоёр эмчтэй ярьж байна. За ингээд энд чинь та хоёртай бас яриа өрнүүлж байгаа их баяртай байна. Өөрийгөө эмч. За Баясаа эмч маш их баярлалаа. Урилга хүлээж авч ирж байгаад маш их баярлалаа. Маш их ажилтай байгааг ойлгож байна. За дурангийн шинжилгээний талаар асуух гэсэн. Эхлээд ер нь бол хүмүүс дотрын эмчид үзүүлээд дурангийн шинжилгээ хийлгдэг тийм ээ. Тэгэхээр дуранд юу бэлдэх ёстой. За дурангийн давуу болон сул талууд, онцлогооны талуудаас нь тайлбар хэлгэн. Яагаад заавал ер нь хүн болгоно нэг жилд нэг удаа дурандуулах хэрэгтэй байдгийн бэ гэдгээс тэглэе. Зарчим үднэс дуран чинь өөр аяг олон төрлийн шинжилгээ. Бид нар чинь дуран гэхэлэр ерөнхий ойлголт болчиход байгаа юм. Бид нар бол одоо хоол боловсруулалт замын дуран гэмчнэр. Хоол боловсруулалт зам. Түүнээс одоо ачлын өмчл цэжний үндийн дур гэж шүү дээ. Чих хамруулан эмчнэр хамар те. Нүд бол нүд дурант тийм үү. Одоо давсаг бол одоо шишний сүр дурант тийм маш олон дуран баха. Бид нар бол хоол боловсруулалт замын дур. Ягаад ер нь Монгол улсад хоол боловсруулалт замын дуран өөрөө чухал үнэ гэдэг нь өөрөө чухал. Би бол өдөөд гэж боддог. Жишээ нь Монгол улсад жилд шинээр онцлогч байгаа хорт тавдрын эхний тавд нэгт илэг хоёрт ходоод тэгээд улаан олоо бүдүүн гүцэн гэд эхний тавд багтдаг. Хоол босруулах зам. Тэгэхээр эдгээр өвчлөлийн эрт үеийн онцлогоо гэдэг бол энэ чухал. Юу яагаад чухал вэ гэхээр эрт онцлогт бол амин үлдэх боломжтой байхгүй. Эмчлэгдэх боломжтой. Хожуу шатанд орчих боломжгүй болчиход. Тэгэхээр эрт онцлоход ялангуяа ходоод улаан олоо бүдүүн гүцний хорт тавдрыг юугаар онцлдог вэ? Зөвхөн эрт үед нь дурангаар л онцлоо. Одоохондоо дэлхийд өөр онцлдог одоо цусны шинжилгээч байдаг юм уу эсвэл гений шинжилгээч байдаг юм уу тийм эрт онцлдог өөр онцлогооны арга нэвтрэг. Нэвтрэх талаар хөөцөлж байгаа эрдэмтэд байгаа боловч үр дүнтэй явж байгаа эрдэмчлэгийн ажил бас багхгүй. Тэгэхээр одоо байгаа цаг хугацаанд бид нар юунд найдаж байгаа вэ гэхээр дурангийн шинжилгээг чанартай хийлгээд хийсэн чанартай дуран дээр үндэслээд өвчлөлийн эрт илрүүлэх. За одоо зөвхөн эрт илрүүлэхээс илүү бид нарт бас одоо жишээ нь ялангуяа хотоодон дээр жишээ нь Кётогийн англи гэдэг одоо манай багаас бид нэр санал болгоод одоо улс даяар хэрэгжиж явж байгаа одоо шинэ английн арга. Одоо дурангаа хотоодоо хараад тэрийг англид оруулчихдаг. Тэр нь юу вэ гэхээр хүний эрсдлийг тооцдог. Жишээ нь энэ хүн бол арай өндөр эрсдэлтэй, энэ хүн бол одоо автар дээр бага эрсдэлтэй. Чи тийм үү? Тэгэхээр би илүү анхаарах хэрэгтэй, та бол гайгүй ч гэдэг юм уу. Ингээд ялгаа цааг нь гаргаад өгдөг. Тэгэхээр дурангийн шинжилгээ бол ач холбогдол нь тухайн өвчнийг онцлох болвол эрт үед нь онцлоод тухайн өвчнөөсөө эдгэрэх боломжийг л олох бидний зорилго. Бидний зорилго мөн адилхан өвчтөнд одоо үйлчлүүлж байгаа хүн ч гэсэн бас адилхан зорилготой шүү дээ. Хэрвээ би өвчтөй бол эрт мэдээд идэвхжүүл надад ашигтай байхгүй. Тэгэхээр эмч өвчтөй хүн бид нар чи хоорондоо бие биендээ адилхан зорилготой байж аливаа нэг саад бэрхшээл буюу өвчлөлийг давамд бол. Тэгэхээр дурангийн шинжилгээний ач холбогдол нь тэр. Яагаад жил болгон гээд байгаа юм бэ гэдэг нь бас өөр. Жил болгон гэдэг. За жишээ нь жил болгон гэдэг нь бол бид нар бол ходоодны дуран жишээ нь жил болгон гэж зөвлөж байгаа. Одоо манай засгийн газраас гаргасан эрт илрүүлэх хөтөлбөр дээр ходоодны дуран тодорхой наснаас 35-аас дээш наснаас жил болгон дуранд эсвэл 40 наснаас гэдэг одоо хэрэгжиж байгаа. Тэгэхээр энэ нь өөрөө ягаад жил болгон гэж байгаа юм бэ гэхээр жил болгон дуранд жиж тухайн онд шинээр хавдар юм уу? Тэр нэг жилийн хоорондын интервал хугацаа байна да. Нэг 2 жилийн 2025 оны 12 сар 26 оны 12 сарын дунд тэрхүү хугацаанд үүсэж байгаа өөрчлөлтийг жилд бүр дурандаа дэвэл тухайн өөрчлөлтийг эрт үед нь бид нэр барьж авах боломжтой л гэж байна. Түүнээс 2 жил байдаг бол 2 жил байвал бас одоо хүндээч тэр эдийн засгтаач тэр хин айлын ач холбогдолт. Бидний хувьд юу гэж харж байна вэ гэхээр жил болгон дуранд бол магадгүй илүү үр дүн гарах. Эрсдэлтэй байх юм бол бүр илүү ойрхон байж бас боломжтой. Яг хөө зарчмын үднэс тийм зөв. Эрсдэлтэй байвал тэр эрсдлийг тогтоодог олон аргууд байна. Эдийн шинжилгээ, тухайн аливаа нэг хавдрын эрсдэл бүхий өөрчлөлттэй нэг хэсэг байх юм бол бид нэр 3 сарч байдаг юм уу? Тодорхой эмчилгээ хийгээд 6 сарч байдаг юм уу? Тодорхой интервалыг бид нар өөрсдийн давж мөрдөж байгаа эмнэлзэн удирдамжийнхаа дагуу тухайн хүний хянаад явчихдаг. За тэр нь бол ихэвчлэн тухайн нэг хувь хүнд зориулсан хугацаа. Ерөнхий жил гэдэг бол ерөнхий хүн амт зориулсан хугацаа гэсэн. Одоо Солонгос ч юм уу Япон зэрэг олон хүн амтай эсвэл хоол хүнсэндээ халуун ногоо хэрэглэдэг тэр улсууд бол ходоодны хорт тавдраар бас тэргүүлдэг л бах тий. Аз дээр нь ямар хөө үед юм бол Монголтой харьцуулахад эсвэл тэд нар маань нөгөө эрт илрүүлээд эрт онцлоод эмчлэгдээд байдаг болохоор үхлэнд гэж баг гардыг болов энэ ямар учиртай бол. Яг зүйтэй. Тэгэхээр шинэ ялангуяа ходоодны хорт тавдар дээр бол дэлхийд одоо жишг тогтоож байгаа улс бол Япон улс. За ардаас нь Солонгос улс гэж.
саяхныг болтол 2000 оны ихэнх хүртэл Япон улс дэлхийд тодоодны хорт тавдраараа тохиолдогоо доор номер 1-т байсан. Номер 1-т. Тэгэхдээ нас оролтоор аягүй хаагүй. Санаа нь юу гэхээр хүн хорт тавдар тусаад байвал эрт илрүүлээд гэсэн. Япон улс тодоодны хорт тавдрыг эрт илрүүлгийн хөтөлбөрийг маш их хэрэгжүүлээд тэгээд нөгөө жил болгоо 2 жил болгон гэдэг ч юм уу тодорхой хугацаагаар интервалаар хүмүүсээ дугандаад эрт үед нь онцлоод имжлээд ихэр одоодны тавдраас шалтгаалсан нас оролтон баг. Тэгэхээр хавдар дээр бол түрүүний хэлээд амжаагүй нэг юм хоёр ойлголт байгаа байхгүй. Нэгдүгээр хавдрын тохиолдлын тоо жилд одоо Монгол улс 1200-1300 гэдэг юм. Шинээр хорт тавдар одоодны хорт тавдар онцлогддог. Тэгтэл тэр онцлогдсон хүмүүсийн хэдэн хувь нь нас орж ийнө гэдэг маш том үзүүлэлт байхгүй. 1000 хорт тавдар онцлогдоод 1000-уулаа нас ороод ивэл хэцүү юм. 1000 онцлогдоод 3-4 нас орж ивэл үзүүлэлтийн статистик үзүүлэлтийн хувьд бол хамаагүй өөр тоохгүй. Тэгэхээр яг энэ тоог маш сайн жишиг болгож чадсан анхны улс бол Япон. Одоогор бол Солонгос байна. Солонгос жишээ нь одоодны хорт тавдрын тоогоор Монголтой өрсөлддөг. Манайх зарим жил нэгт, тэднийх зарим жил нэгт. Тэгтэл Солонгос улс одоодны хорт тавдрын шалтгаалсан нас оролт маш бага байхгүй. Энд маш олон зүйл байгаа. Жишээ нь дурангаар эрт онцлогдоод дурангийн эмчнэр нэг 70 гаруй хувийн 80 орчим хувийн зөвхөн дурангаар эмчилж идэг. Одоо ил шарах сорь үүсэхгүй одоодын тарихгүй. За нэг тодорхой тэрнээс давцсан одоо дурангаар авах боломжгүй хөлбөр нь мис заслаар одоодыг нь тайраад хийм эмчилгээ хийгдээд тэр хүмүүс нь бас хорт тавдараас салж гэж байна. За тэгтэл маш цөөхөн хувь нь тэр шатандаа байж чадахгүй хит хожуу шатанд онцлогдсоноос болоод амнаас алж байгаа. Хайцлаг гэж. Тэгэхээр эдгээр орнуудын хувьд бол яг одоо жишиг тогтоос улс тийм. Тэгтэл айгүй олон юм дээр манайхан ингээд жишээ нь одоодны хорт тавдрыг тэглээ. Айгүй олон юм ярьдаг. Жишээ нь халуун ногоотой бол. Хэрвээ халуун ногоотой хоол идэл хүн мууддаг байсан бол энэ зүүн өмнөд Азийн улс хүн бүгд байхгүй шүү дээ. Индонез байхгүй, Энтхэг байхгүй, Пакистан байхгүй, Бангладеш байхгүй, Таиланд байхгүй, Вьетнамд бүгд дууссан байх хэвээр. Гэтэл тэдний хүн ам өсөж байгаа шүү дээ. Яг бод амьдрал дээр бол жишээ нь халуун spice гэдэг ойлголт шүү дээ. Хоолны spice буюу бидний хэрэглэдэг перц, pepper тэ одоо өөрөөр түрмерик, улаан чинжүү, хамтад чинжүү. Бид нар түүний бий сайн шүү дээ. Өтгөн хаталтаа сэргийлнэ, өтгөний гаралтыг сайжруулна, хоол босруулах замын хөдөлгөөнийг сайжруулна. Сүүлийн жилүүд монголчууд аягүй хэрэглэдэг болсон билээ нэг peppermint oil гэдэг. Ялангуяа зүүн өмнөд Аз руу аялаад ирж байгаа хүмүүс авцардаг, энэ тэндээ шархандаа түрхдэг, уудаг. Бас турмерик хэрэглэж байгаа чинь тий. Куркума гэдэг хүмүүс их уудаг турмерик шүү дээ. Турмерик. Тэгэхээр турмерикийн хэрэглээ бол аягүй өндөр болсон. Эдгээр чинь сайн гэдэг нь нотолчод байгаа. Тэгэхээр халуун ногоон хүмүүс биш. Япон, Солонгос, Монгол 3 юугаар адилхан байна гэхээр хеликобактер алтар. Хеликобактер үү? Хеликобактер. Одоодны хорт тавдрын 70 гаруй хувь нь хеликобактерээс шалтгаалсан хамтрууд байдаг. Яг 100% гэж хэлэх үндэслэл байхгүй л те. Аливаа юмд. Маш өндөр үн хеликобактер. Хеликобактер ч одоо зүгээр ингэж үлээгээд нөгөө тестээр гаргаж болж гин үү? Заавал бас одоодод урандуулж иж олж авч мэдэж гин үү? Ер нь бол хамгийн амархан арга нөгөө дурандаж илрүүж болно. Үлээгээд мэдчих болно. Альсгүй өтгөний шинжилгээ 3 төрлийн арга байгаа чинь. Манай Монгол улсад байгаа. За мэдээж тэгэл тэр үздэг цусны арга байна. Тодорхой өвчлөлийн үе шатнаас шалтгаалаад алийг ч хэрэгжүүлж болдог. Хеликобактери одоо жишээлбэл хүмүүс тэгж ярьдаг л да. Ерөөсөө ингээд амнаас аман дөхөр хеликобактери яваад байна гэдэг. Сүүлийн судалгаанууд дээр бол одоо амнаас аман дөхөд бол дамжихгүй. Ингэхдээ зөвхөн өөр замаар дамждаг юм байна гэдэг иймэрхүү юмнууд байгаа. Сүүлийн судалгаанууд ер нь бол хеликобактериуд юунаас илүү их дамжиж байна. Би өстө сонсоогүй байна. Хеликобактери чинь зүгээр л амнаас амд л гэж ойлгоод байдаг шүү дээ. Зөв. Ер нь бол амнаас амд. Гэхдээ хизээ гэдэг нь чухал байдаг. Хизээ гэдэг нь чухал. Жишээ нь хүнийг одоо хеликобактерийн халдварыг хүмүүс хизээ авч ийнө гэдэг судалгаанууд юу гэхээр нөгөө хүүхэд багтаа, няраа багтаа том болоогүй няраа хүүхэд багтаа нэг хүртэлх насндаа юм уу хоёр хүртэлх насндаа ч юм. Насанд хүрсэн хеликобактерийн халдвартай хүн амнаас аманд хооллох замаар баг. Түүнээс юм суугааг багтаа дархлаан тогтоогүй багтаа одоо хүн одоо бодгол нь бие бодголоо олж хөгжөөгүй багтаа халдвар авчдаг. Тэр халдвартайгаа удаан хугацаанд явснаас болоод хавдар болоод байгаа чинь. Эрсдэлнэ. Тэгэхээр одоо яа тийм ингээд нэг юм ерөнхий ойлголт бас яваад байгаа шүү. Тэрний ядуу гэхэлэр одоо нэг рестораны ч юм эхнэр нөхөр хоёр аяа халбаараа алддаг ч юм уу. Эсвэл даун 18 настай хүүхдээ алдаач юм уу тий. Эсвэл эхнэр нь нэг хеликоптер аншлагдсан би нөхөртэй имчилгээ явуулээд авчиж гэдэг юм уу. Одоо үнсэлж байгаа юм чи гэдэг. Тий үнсэлж байгаа юм чи доктор аав ш таамд онч байгаа юм чи тий нэг гэрт.
Тэнгууд бодит амьдрал дээр юу гэдэг вэ гэхээр эхнэр нөхрөө хоёр нэг нь халдвартай нэг нь халдваргүй тохиолдол маш олон байна. Нэг нь хоёуланд нь хоёлоо байна. Тэнгууд хоёулынгийн имжлэгээр нэг нь амжилттай болоо нөгөөд нь амжилтгүй болчихно. Тэгтэл бие биендээ халдвар алдахгүй дахиад 4 5 6 7 8 жил явчихна. Энийг бүр сонирхож судалсан судалгааны баг байгаа байхгүй. 500 хосыг нэг нь халдвартай нэг нь халдваргүй. Зүгээр дагаж судлаа. Тэр хүмүүс яасан гэхээр би имжлэгээ хийхгүй. Тухайн бүс нутгийн хеликоптерийн халдвар нь нөгөө халдвартай боловч ортоптерийн түвшин айгу бага. Зайлшгүй имжлэгийг зөвлөхгүй газар. Монгол төшөхгүй. Тэгээ 500 хосыг дагаад судлаа 5 жил судалсан чинь 5% нь халдвар авсан гэсэн. 95% би биндээ халдвар. Эхнэр нөхөр хоёр шүү дээ. Хамтран амьдрагч. Тэгэхээр халдвар хизээд тархаж байгаа гэхэлэр ерөөсөө няраа насанд тахгүй. Бага насанд. Амнаас амд толгоцчихмаар. Манай монголчууд чинь нэг юм хоолын бантгийн аманд байж байгаа топ. Яг тэрнтэй адилхан юм одоо заншил гэх юм уу тийм чинь Япон солонгост байдаг гин. Хоолын орхон өргөж өгöd үү те. Далаатай өрхөн болохоор загас идэх юм байна л да. Загас идэхээр амандаа ээж загасныхын ясыг ялгачаад үлдэгдэл загсын аманд ээж өгдөг. Ер нь ерөөсөө тийм хабит байдаг гэсэн. Тэгээ тэрнээс болоод ер нь энэ одоо 60-аас 70 80 90 он хүртэл юм уу нэлийн өндөр хеликоптерийн халдвар тэр бүсэнтүүд тархсан. Тэр хүмүүс чинь биднээс төрүүлээд тэрийгээ судлаа ойлгоцсон учраас одоо тэр хабитаа халтсан байгаа байхгүй. Тэр сүүлийн үед бол тэгээ тухайн бүс нутгийн одоо шинэ Япон солонгосуудын хеликоптерийн халдвар ер нь их огцон буурсан. Халдвартай байсан хүний ч гэсэн сайн имжлээд буурсан. Одоо солонгос чинь өндөр байгаа ч гэсэн прогноз юу гэхээр дараагийн 20 жил бүр огцон буурна. Янз. Тэрээс нэг каш маш бантан өгтөө амандаа албаа игээл хөргөж мөрөдгөл болчих хэрэгтэй юм биш. Тий, тэр чинь ер нь одоо нэг номер. Хоёрдугаарт маш том нэг халдвар дамжих зам байдаг. Насан турш байна. Жишээ нь би та бид дур. Тэ? Тэр нь ямар зам байдаг вэ гэхээр энэ дуран гэдэг чинь өөрөө шинжилгээ тий. Дуран гэдэг чинь өөрөө нэг хүний амаар орсон дуран бид нэр дуран одоо шат дамжлага дамжуулан дөрвөн шат дамжлага ч юм уу дамжуулан өндөр түвшний халдваргаж үлдээдэг. Маш өндөр түвшний. Тэгэхээр энийг маш зөв бөгөөд чанартай хийж чадахгүй бол насан туршсан хүн амнаас аманд буюу өөр хүний хеликоптерийг дурангаар дамжуулж бие биендээ авах айлт. Йоо. Дуранд бол мөрөг санагчлаа юм чи. Тэгэхээр яг зөв. Тэгэхээр би ч гэсэн тэрнээс эрсдлээс өөрөө би одоо хеликоптер би ч зүгээр айдаг хөөх. За би ер нь дурандуулах шаардлагатай. Гэтэ хаана дурандуулах вэ? Ямар газар дурандуулах вэ? Айл газрын ариутгад халдвар гэж үл найдвартай. Энд чинь айгүй олон бүтэц байгаа байхгүй. Имлэг гэдэг бол одоо яа тий дан ганц имж дан ганц сөүлэгч юм эсвэл дан ганц менежментийн баг эсвэл тоног төхөрөмж биш. Энэ бол бүгд бүтэн цогц систем байхгүй. Цаг гэсэн. Нэг иргэнд очивол цаг явахгүй. Тэрнтэй яг адилхан энэ том байгууллага чинь бүх одоо тэнд ажиллаж байгаа бүх албаа хаагч бүх жижиг иргэд шургуулж байгаа байхгүй. Тэгээ тэрний нэг маш чухал хэсэг нь юу гэхээр нөгөө халдвар гүйцэтгэл. Танаа сонготой имлэг дажгүй юу? Айгу эргэлзэг байсаас ямар бол ер нь би бол яг имлэгийн тасгай жишээ нь хувьдаа энэ улсын хамгийн топ одоо алдаргүйжүүллийн жишээг болсон имлэг гэж боддог. Тэрний хөдлөө бид нар маш олон юм хийсэн. Тасгын эмчнэрээ баг ингээд хамтраад Монгол улсад энэ дуран гэрхэн халдваргүйжүүлэх ёстой заавар стандартыг бид нар боловсруулсан. За тэгээд тэрийгээ бид нэр давуулан биелүүлдэг. Илүү өндөр. Энэ чинь зөвхөн биелүүлэхээс гадна хяналт гэж байдаг. Бид нар яаж ингэдэг вэ гэхээр тодорхой хугацаа болгон дээр нөгөө үнэхээр халдваргүйжсэн байна уу гэдгийг бактериологийн шинжилгээ аваад тэрийг хөндлөнгийн байгууллагаар хянуулаад хөндлөнгийн дүгнэлттэй дотоодоо бид нар өөрийгөө хянана гэдэг бол бас жоохон өрөөсгөл. Тэр хөндлөнгийн хяналтын байгууллагатай ингээд бид нар хянаад явдаг. Тэгэхээр манайд бол янз бүрийн эрсдэл гарсан тохиолдол ер нь одоо байхгүй шүү. Дээрээс нь манайх дэлхийн дурангийн байгууллага гэж байдаг. Энэ бүх дурангийн эмчнэр зөвлөгч нарыг багтаасан дэлхийн том байгууллага. Эндээс манайх одоо нөгөө core center гэсэн core recognition center гэдэг батламжаа болов хийж авсан. Дэлхийн түвшинд стандартын төлөө гэж ойлгож байна шүү дээ. Стандартын яг стандарт үйл ажиллагаа бол хангасан гэж. Би бас яг энэ дээр яг ингэж боддог. Одоо мэдээж ингээд нөгөө илгэний хавдар тэр үед их байлаа. За одоо ингээд ходоодны хавдар ер нь бол манайх хөгжиж яваа орнуудын хавдрын одоо юу гэдгийг өвчлөлөр бол өндөр байгаа. За тэгээд энэний харамсалтай нь юу гэхээр мэдээж нөгөө эрт илрүүлэлт гэх юм уу эрт илрүүлэлтэндээ цаг бүрэн хангалтайгүй учраас нөгөө хавдар маань хүндрэх тохиолдол маш их байдаг. Тэгээд одоо даяалангуу одоо энэ шүдний имлэг. За тэгээд энэ ходоод дугандж байгаа газрууд маань бас яг энэ ариутгалыг зөв зохистой хэрэгжилж гинүү. Нөгөө эмчин сайн байсан ч гэсэн саяны хэлдэг шиг
бусад үйл ажиллагаа буюу одоо нөгөө энгийн нөгөө үйлчлэгээ үзүүлж байгаа газрууд маань бас тэрэндээ сайн хүрч чадахгүй бол бусад энэ нөгөө 10 20 жилийн дараахын өвчлөлүүдийг тарах бүр магадлал бас үүсэж байгаа байна гэж ер нь миний хувьдаа боддог. Тийм. Тэгэхээр бас маш одоо зөвл сайн л хэрэгжилж байгаа юм байна да. Би өөрөө ч цуг ажилтдаг мөртлөө ингэж их сайн хариуцдгийг бол орог мэдэхгүй юм байна. Аму жигнэг. Сахарын агуулмж маш бага. Транс тус агуулаагүй, хүнсний нэмэлтгүй, зохицуулах үйлчилгээтэй. Таны эрүүл мэндэд. Асем чи юу? Одоо чинь манайх ингээд Япон, Солонгос ч гэдэм үү ингээд өөр газар руу очиж юм дурангийн шинжилгээнүүд ер нь их өгдөг л төө. За манайх бас дутуу тал байна уу? Бас давуу тал байдгүй. Бусад ер нь энэ өндөр хөгжсөн орны дурангийнхантай харьцуулахад эсвэл одоо тоног хөрөмжийн хувьд тэгэл одоо чинь бид зүгээр энгийнээр бодоход iPhone хэд ч үгүй 17 Pro Max тэднэр хүмүүс барьж бол Монголд барьж байгаатай адилханаар ингээд дэлхийн жишгтэй яг ойрхон явдггүй эсвэл тоног хөрөмжийн хувьд ер нь Монгол ялангуяа танаас сонгодог юм ямар байт юм бэ? Яг тоног хөрөмжийн хувьд бол нөгөө хүрэлцээний асуудал гэж байна шүү дээ. Нийт хүрэлцээ. Чин манай имлэг сайн. Би бол хувьдаа манай хамгийн сүүлийн үеийн тоног хөрөмж Олимпс одоо брендер бол одоо утас ярих юм бол iPhone, машин ярих юм бол BMW ч гэдэг юм уу те. Тэрний хамгийн сүүлийн загварыг бид хэрэгжилж байгаа. Хамгийн өндөр нэгтрэлтэй, хамгийн өндөр шанартай, хамгийн сайн. За тэгвэл ерөнхийлөн Монгол улсын түвшингээр ярих юм бол одоо дурангийн хүртээмж бас тийм сайнгүй. Бас тийм сайнгүй. Жишээ нь манайх одоо бид нэр Монгол улсад аягүй өндөр амбицтай эрт дэлгэрүүлгийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа шүү дээ. Тэгээ одоо ингээд хэрэгжиж төр зогссон байгаа. Одоо удахгүй дараа ч 2 дугаар шат явна. Эрт дэлгэрүүлэг Монгол юуны эрт дэлгэрүүлгийн хөтөлбөр. За тэрэн дээр хотоодны дуран, бүд өнгөцний дуран, илэгний авдар маш олон юмуд нийлээд нэг хөтөлбөр болсон. Тэрний нэг хэсэг нь юу гэхээр хотоод улаа болоо бүд өнгөцний авдар эрт дэлгэрүүлэг нь бидний гардаг байхгүй. Гарч явах одоо бидний ачил байгаа байхгүй. Өдөр тутмын. Тэгтэл шинэ өмнөх тогтолцоон дээр үүссэн 35-аас дээш насны монгол хүн бүрийг 20 жилийн хугацаанд дундиа гэсэн юм хөтөлбөрийн зорилт гарч бүгднийг 35-аас дээш насны монгол хүн бол. Тэгэхээр 35-аас дээш насны монгол хүн амыг тоог зүгээр одоо статистикийн үндэсний төвийн вебсайтаар ороод насны бүлгээр хайгаа гаргаад ирэхэд 1,296,000 хүн байна. 1,296,000. Тэгэхээр 1,296,000 хүнийг 2 жилийн хугацаанд дуранд нь гэхээр те жил 750,000 хүн дуранд болчиход байгаа. Тийм байна. Тэ 650,000. Тэг хэдин имлэг дээр дурандах уу те тэр чинь улс даяараа дурандах гэдэг шүү дээ. Тэгтэл манайх ч одоо Монгол улсын хамгийн том дурангийн засгуудын нэг шүү дээ. Хамгийн том дурангийн засгууд. Бидэрт нэг жилд 16-аас 17,000 хүн дуранд. Боломжгүй. Тэгэхээр нөгөө 650,000 чи юу болж урж байгаа гэхлээр одоо 40 юм уу 50 ширхэг сонгодог байхгүй. Тийм байна. Тэ 40 юм уу 50 ширхэг сонгодог интернет бриллиант тэ одоо улсын нэгдүгээр төв имлэг одоо маргачин үндсэн том төвүүд нь гарын 10-нд багтах байхад яг энтэй адилхан 40-50 төв гэхлээр биднэрт бол хэцүү болчихж байгаа. Тэгэхээр энэ талдаа хүртээмж бол магадгүй тийм хангалттай өндөр түвшний биш. Япон солонгос энэ төр бол маш өндөр хүртээмжтэй юм. Тийм байна те. Нөгөө нэг хүнд ноогдох дурангийн эмч, дурангийн тоног хөрөмж. Нөгөө талдаа бид нэр эртэлрүүлэх эхлээд бас юунд их одоо тоног хөрөмж дээр юунд их анхаарсан гэхлээр түрүүний ярьдаг халдваргүйжүүллийн одоо автомат халдваргүйжүүлдэг машин гэж үүдэг. Гэхдээ энэ машин ер нь хэд хангалттай юм. Бараг галын ерөнхий газраас асууж байгаад гуйж байгаад яг ийм төрлийн бүтээгдэхүүн Монголд магц үйлдвэрлэхгүй юм ч тийм импортер хэдэн ширхэг орж ирсэн юм бэ гэж сонирхмор санагдчихсэн л та. Тэгээд тэр тоо бидэрт бол байхгүй. Тэгэхээр ер нь хүртээмжийн талд бол манайх бол яг одоохонд бол тийм өндөр сайн биш. Чанарын хувьд бол манай улс даяар хэрэгжилж байгаа дурангийн дундад чанар бол сайн. Би бол тэгж дүгнэдэг. Япон, Солонгос, Хятад, Таиланд, Энтэг, Америк гэл айгүй олон улсууд очиж хамтар сургалт хийсэн. Эдгээр жилийн өмнө өөрөө сурдагс одоо л хамтраа сургалт хийж гин, хурал хийж гин. Хамтарсан төсөл хэрэгжүүлж гин. Тэгээд эдрийг харахад манай одоо чанар бол уг нь сайн. Хүртээмж жоохон таархан байгаа гэж хардаг. Одоо хаалгаа процедурын хувьд ярил л та. Одоо онцлогоогоо бид үл хийчлээ. Одоо саяхан манад нэг кейс гарлаа л да. Одоо бидний нөгөө төрүүхэн 2 сарын өмнө хоёулын орж исэн баха нөгөө баяр сайхан гэдэг юмч орж исэн шүү дээ тий. Тэгээ баяр сайхан юмч маань сая өнгөрсөн 7 хоног тэр өмнөх 7 хоногт дурандуулаад үтсэн. Тэгээ маш жижиг хэмжээний хавдар байна гэд. Тэгээ одоо өнгөрсөн хэд өдөр илээ? Бас 5 өдөр исэн баха тий. 5 дахь өдөр тийм 5 дахь өдөр хаалгааг нь хийсэн. Өнөөдөр эмнэлгээсээ гарцсан. Ямар нэгэн ил шарах сорив бол байхгүй. Хагас өдөр босоо хүнээ үзэл ингээд явж исэн. Тэгэхээр ер нь бол ямар төрлийн хавдрын хаалгаа гэж хэлж дээ. Одоо бид нар бол ингээд үзчихлээ эрт үеийн хавдар дээр ер нь ямар төрлийн хаалгаанууд ийдэг юм бэ?
Зарчмын үүднээс хорт авдар нэгэнд онцлогдвол мэдээж 9 бүтцийн асуудал. Ямар те булчиргаалын эсийн авдар үүсгэл автгай эсийн авдар тогтоогдоод энээс нь дараачийн шаардлагатай шинжилгээнүүдийг хийгдээд үе шат ирдэг. Үе шат. Тэгэхээр миний хувьд бол одоо дурангийн хэмж. Дуран буюу хол бус замын дурангийн хэмж. Бидний хувьд ямар нэгдүгээр шатны авдрыг л бид нэр хэмжилж чаддаг. Нэгдүгээр шатны авдар. Эмчлэхдээ бид нэг хавдраас нь 100% салах магадлал 99.6. Өндөр тийм. 100% хавдраас 100% салах магадлал яг тодорхой заагдсан зөв үе шатандаа байвал тэр хавдраас 100% салах магадлал 99.6 гэж байна. Тэгэхээр нэлээд өндөр хувьтай. Ийм өндөр хувьтай одоо таалгаа гэдэг бол ер нь бас одоо мэсцлийн салбарт бол нэлийн хурдууд тооцогдсон. Тэгэхээр хийдэг хагалгаа маань үе шатанд зөв байгаад нэгдүгээр үе шатандаа байх юм бол бид нэр гадна талд нь ил шархсаар үүсгдэггүй амар нь ордог дурангаар тухайн тэр хавдрын хэсгийн газар нь одоо бид нар хуулж аавна гэж нэрлэдэг. Англиэр dissection. Тэгээд dissection гэдэг хагалгаа хийгдээд тэр бол хавдраас одоо 100% салах магадлал 99.6. Ийм хямны айл суулж байгаа юм шиг тулчих юм байна гэж ойлгоно. Яг хүний одоо чим 4 давхар л да. Эхний 1-р давхрын бүтэн 2-р давхрын тэгээ мастай нийлүүлээд нэг хуулаад авч. Тэгээ ер нь тэгж хямны айл суулж байгаа юм шиг л. Эдийн маамхан жишээ ойлгох юм байна. Яа уул гайгүй те уулна. Цагаат болохоор бас нэг юу вэ? Утлагтай хямны хальч суулахгүй шүү дээ. Бүр хөлдөө мөлдөө хоорохгүй те. Тэгэхээр одоо тэр хальсыг одоо ер нь хуулаад ингээд авчлаа гэж байна. Та хэд маань хэрвээ яг одоо тодорхой төвшөнд байх юм бол 99.6 гэдэг бол маш өндөр юм шүү дээ. Тэр хэмжээний маш сайн хийж ийн гэдэг бол бас их ололт байна шүү тийм ээ. Тэглэх яг дурангийн эмчилгээ гэдэг бол сүүлийн үед одоо манай хол боловсрол замын дуран гэдэг бол сүүлийн үед нөгөө их эрт өгсөн уг нь. Зүгээр юм одоо юу гэдэг түүх ярих юм бол уг нь бол 20-р зууны эхэнд үүссэн байгаа байхгүй дуран. Тэгээ анхны дурангийн эмч космаут гэдэг хүн байж л дээ. Тэгээ тэр бол ер нь одоо анагааханд нэрээ үлдээсэн гайхамшигтай эмч байхгүй. Тэр хүн тэр мэслийн юм байсан. Тэр хүн цирк үзэж ирсэн баг. 20-р зууны ихэр цирк үзэж суудсан чинь сэлэн залгидаг үзүүлбэр үзээд. Тэгээд тэгсэн чи тэр сэлмиг жинхнээсээ залгидаг байсан юм байл циркчид. Нөгөө нь улаан орчингаа хөгжүүлсэн өөрийгөө гимтэлгүүр сэлэм залгиж жинхнээс чаддаг байсан юм. Тэг нөхрийн толгойд юу орж ирсэн гэхэлэр энэ хүмүүсийн хотоодыг ер нь турбо оруулаа харчуул яатан гэсэн бодлоо орж ирсэн. Тэгээд яг хэдий алдартай амч гэсэн туйлын тааруухан дурангийн амч байсан байгаа байхгүй. Ясагс дурын өвчт нэг нь 50% нас орж. Ягаад гэвэл нөгөө өвчтнүүд нь улаан олгоод дасгаждаг юм чинь турбо аваач ийм төмөр турбо аваач ихэр чинь цоороод нас орно нэстэ. Гэхдээ яг тэр концепц нь өөрөө тухай зэрлэг байсан боловч тэр одоо идеа нь үлдчихэж байгаа. Тэгээд техник технологи хөгжихийн зэрэгцээгээр Японы Германы эрдэмтэд энийг хөгжүүлээд энэ дурамчин 70-д оноо 60-д оноос хөгжиж явж байгаа. Одоо бид хийж байгаа. Яг идэвхтэй хөгжсөн хэзээ ихлээр ер нь 1990-ад оны дунд төгсгөл байсан. Дэлхийд дээр. Тэгэхээр одоогоороо би гэж хэлгээд байгаа гэхээр манай салбар анагаахын залуу салбар байхгүй. Одоо өсвөр насны дээрээ л яваа гэж би боддог. Салбарын хувьд. Турбо хийдгээсээ жоохон даавал явж байгаа юм байна даа. Үгүй амар багцаа. Тийм учраас уян дуран гэж ярьдаг юм тийм. Бид ч уян дуран гэж. Уян дуран гэж ярьдаг байхгүй. Хатуу дуран гэж байна. Уян дуран. Хатуу дуран гэж бол одоо жишээ нь ачлан өмч цээжний хэрэгэлдэг одоо хөвлөд хэрэгэлдэг ч байт юм. Тийм дуран бас байгаа шүү дээ. Одоо л хэрэгэлж байгаа. Тэр чинь хэрэглэн дээ. Сошиалор нэг юм яваад идэг шүү дээ. Одоо сүүлийн үед нэг юм капсул шиг юм залгаал тэгэл нөгөөх нь ингээл эргээл хараал ингээл явцдаг гэдэг. Тэр юу н байдаг юм уу? Бага. Бага юу тийм. Ер нь байгаа зарчмын үднээс бага. Гэхдээ биднэрт бас хязгаарлагдмал байгаа байхгүй. Хүрч чадахгүй газар. Жишээ нь хүний одоо нарийн гэж зүгээр баг 6-8 м хүрсэн шүү дээ. Тэрийг бид нэр дурандаг тусгай дуран гэж байна л да. Монгол улсад би тэгтээ бүрэн төгс дурандахад бол хэцүү. Хүн болгонд дурандаад тахт хэцүү. Айгүй урт цаг хугацаа орно. Эрсдэл өндөртөө шаардлагач магадгүй юм тий. Бас тийм. Тэгэхээр тэрийг харахын тулд тийм капсул гэж байдаг. Тэр нь яг хөнгөлөө тодорхой хугацааны давтамжтайгаар гэрэл өгөөд яг утсаар зураг авч байгаа шиг л аваа. Спичгтэй. Тэгээд тэр нь одоо нэг удааг амар ороод ташнаар гарч иртэл одоо яа гэдэг 24 цаг да. Тэгээд хэдэн мянган зураг аавна. Тэрийг нь бид нэр эхнээс нь ихлийг гүйлгээд харна. Тэгээд тэндээс нэг ингэчихэхэд яг нөгөө хавдрын юм ингээ гараад өнгөрчүүл тэгээд ингээд байхгүй болоод шал өөр юм зураг аваад дутагдaltaа. Тэгэхээр бас нэг талтаа бидний хурж чадахгүй юм хэдий хүрдэг боловч бас нөгөө талд очир дутагдaltaа. Тийм байна. Би ингэж хэлсэн байхгүй юу? Би нэг жоохон гоё түүх яриа л та. Би ингэхгүй юу? Манай ажлын юу аюу таавард байсан. Би өглөө гэрээсээ гараал ингээ явах жоохон дотор мох орго болдгоо. Тэгэхээр заа такси өрөөд ажил дээр ирдэг байхгүй.
Тэгээ ажил дээрээс дотор муухай оргиол байна. Тэгэхээр нэг кола уучаад тэгээ гараад эндээс ингээ машин барих гэдэг эрүүл мэндийн яамны энгээр гараад ингээд чинь такси зогсдгоо. Алхчих дотор муухай орж байгаа юм чинь хүүхдээ орны тэмдэрчээд бөөлждөг хөөх. Ийм хөнгүү газар. Тэгээ ингээ засан дээр ингээ бөөлсөн чинь байхгүй болоо бөөлж. Бөөлсөн чинь цас ойлоо төр чинь дулаан байлуу. Ямар ч гэсэн ингээ бөөлсөн чинь ингээд колотой ингээд улаан юм ингээ гараад ирэхгүй. Тэгээ би ч нэг сониучхан баг юм чи нөгөөх ингээ үзээд ингэж юм цус юм шиг, колоч юм шиг. Тэгээ ихнэр лүгээ залгаад ингэчлээ гэсэн чи харж унтлаа гэдгсэн чи юу яриад байгаа юм би чи яваад үзүүлээдэх гээд тэгээ сонгодоор уулзъя тэгээд би сонгодоор ирдэг байхгүй. Одоо ийшээ хүүхдээ ордноос алхаад тэгээ ирсэн чи яг баясан амжсан байхгүй. Тэгээ за илүү ороoti үзээти наадах чинь цус алдчих магадгүй мэ. Цусны шинжилгээ авал мэдчихсэн юм байл ш цус алдчих байгаа үгүй гин тийм тэгэл үзээти гээл тэгсэн чи би яг нөгөө нэг миний чи илэг яг болохоо болцсон байсан үе юм чинь. Тэгсэн чи нөгөө судсан задраад тэгээд би анх баясан амжтай тэгж нүүр тулж исэн баг. Тэгэл за янзын гоё болчлоо гэд. Тэгээд нэг сарын дараа яг сарын дараа юм байна. Сарын дараа 11 сарын 30-нд шүн ингээд дотор муухай оргоос ирдэг баг. Тэгээ шүний 2 цагт штэ. Тэгээ 0 ороо бийцсэн чи яг цусаар байдаг баг. Тэгээ би яг сэрцэн шүний 2 цагт ирээд тэгээд би сонгодод ирсэн чинь сонгодод ир жижүүрээс нөр хинч байдгүй. 4 өнгөрч исэн. Тэгээд жоохон сууж байгаа болдгоо. Тэгээ ер нь бол жоохон дотор муухай жоохон онцгой болж шүү. Тэгээ би баясан амч намайг залгаарай гэж утсан байгаа. Тэгээ би баясан амчаа би ингэчлээ гэдгсэн чи юугаас холиороод байгаа юм бэ? Яаж яахгүй залгахгүй түрүүний залгахгүй яаж байгаа юм бэ? Чи хизээ бол хизээ залгах гэдэг чинь ингээд өглөө 6 өнгөрч ихт жил баг 7 болж илүү ирээд. Тэгээд ахаад юу яагаад дурандуулаад дахиад нөгөө суцаа ойлоо. Тэрөө би тэр шүн сэрээгүй байсан бол эсвэл зүгээр жоохон хугацаа алдсан бол тэгээд цус алдаад яваад өгд юм шиг л шүү дээ. Би тэгж ойлгосон шүү дээ. Ер нь бол яг тийм илгэний одоо нөгөө хатуурал шүү дээ. Илгэний хатууралтай сөрөгчтэй хүмүүсийн чинь одоо амнасаа алддаг үндсэн шалтгаан цус алддаг. Тийм бил. 50% цус алдаад нас орчдөг. Энэ бол одоо дэлхийн бүх улсад адилхан. Монголд ч биш. Тий. Тэгээд би дараа нь 3 дахь удаага би Германд байжгаад яг ийм бохлохгүй. Тэгээд би тэгсэн чинь баясан хэмжээг тэгжсэн. Тэнд нэг Монгол залуу эмч байт юм. Тэр Голландд илүү Германд ч илүү ямар ч байсан эмчээр ажилд элэг шилжүүлэн суулгах багийн гишүүн юм билээ. Тэгээ би яг хэлжсэн. Манай энэ баясан хэмжээг танд юм билээ. Энэ баясан энэ төр чинь бол дэлхийд данстай юмнууд штэ, дурангийн эмчнэр штэ. Монгол бол энэ дурангаараа бол бүр үнэхээр амар болсон штэ. Чи энд юу яаж яхаа оронд тийшээгээ тэнцэнэ яачихгүй гэх нэг намайг л өөрөө дурандуулаад яачлаа цус алдсан гэж мэдээгүй юм шүү. Тэгээд чи энд ингэж яхаа оронд Монголд бол хамаагүй илүү штэ. Манай германууд чи модон штэ ясал алдан штэ гэж байгаа юм. Чи Монголд бол наад баясан энэ чинь бол Монголдо байдгаа дэлхийд данстай эмчнэр шүү гэж тэгж. Тэгээд баясан эмчтэй ер нь тул их баярлж явдаг. Энэ ялангуяа би энэ сонгодогийн эмчнэртэй дандаа баярлж авдаг. Одоо би чинь цацаа эмч дээр юм солиулаад яваад байгаа шүү дээ. Тэгээ ерөнхийдөө ингээд эднэр дээр ирсэн юм болгон дандаа гоё сайн үр дүнтэй байдаг. Яг болж бүтэхгүй байсан юм дандаа ингэж гоё сонгодод очихор болдог. Бас танаа хамт олонд маш их баярлж авдаг шүү. Баясан эмчтээс баярлж авдаг шүү гэдгээ. Энэ сайхан дашрамд ингээ хэлчмээр санагдчихлаа. За өөр асуу сонирх зүйл юу байна? Таны краш юм биш үү? Тийм манай цацаа эмч чинь миний краш очоод байгаа шүү дээ. Бид чи янзын гоё мундаг ерөнхийдөө сонгодогийн эмчнэр бол ур чадварын хувьд тэрч тэр манай гэр бүлийнхэн бол одоо би ингээл найз нөхдөд ч юм уу болохоо боллоо дуран муран гэл тэгэхээр би дандаа идэрлээ болдог. Сонгодоо амар сайн гэл. Тэгэл яг одоо ингээл баясан эмчтэй бас ярилцаал ингээр ариутгалч тэр ерөнхийдөө дуран одоо жишээ нь хоол боловсруулах хэрэгт ингээд дуран талдаа бол сонгодоогийнх бол энэ баг бол нэлээд том багта Монголд орж ийн гэж би сая ойлголоо сонслоо. Тэгээ би бол одоо жишээ нь дандаа л очдог жил болгон дурандуулдаг гэр бүлийнхнийгаа урьдчилан зэрэглэх үзлэг тамрагдуулдаг. Одоо би цацаа эмчийн баясан эмчдэрт чинь за одоо нэг жил болчтой. Солонгост болоогүй штэ минийхийг. Болгоогүй нөгөө нэг гуурс тавих гээд битүүрчлээгээд болохгүй байсан юмыг сая нэд болгоцсон байхгүй. Тэгээд эдгэртээ одоо баярлж хасаар аргагүй. Өөр асуу сонирх зүйл юу вэ? Хамгийн сүүлдээ тэгвэл одоо сонсогч нарт хүмүүс тандаад хэлэхэд ямар ч байсан жилдээ нэг удаа яаж ийгээд дурандуулж явах хэрэгтэй юм бэ? Тэгэх юм бол бид нар бол үхлээс бол хэдэн зуун мянга алхам хол байж болоод байна л гэж ойлгоно. Хоцорчвол баларна. Тэ? Тэгээд урилга хүлээж авч ирсэн маш таартай маш их баярлаа. Уран бүтээлийн өндөр амжилтсэйгээ дуусчихсан. Маш их баярлалаа. Тэгээд дээрэс нь нэмээд юу штэ. Ариутгал тий? Ариутгал гэдэг энэ асуудлыг маш сайн зөв газар очиж хийлгэх нь хамгийн зөв юм байна гэдэг тий. Тий. Ойлголоо. Манай нэвтрүүлгийн хамтрагчаар Амуу гэдэг энэ брэнд
Тэр ямар ч таранс тос байхгүй юм чи. Танд бол муу юм өгөхгүй шүү дээ. Таранс тосгүй. За ялалаа. Ажил дээр очиод өдөрийнхөө цаан дээр сайхан цаан дээр дүрээд идчихгээрэй гэж. Тэгё. За маш их нэг хоол боловсруулах тасхийн бүгдийн боловсруулалтын санаа зовлт. Маш их баярлалаа. Баярлалаа. Амуу жигнэг сахарын агуулмж маш бага. Транс тос агуулаагүй. Инстинкт нэмэлтгүй зөвцүүлэх үйлчилгээтэй. Та эрүүл мэндэд анхаараарай. Радио Хаус 89